Антана өөрөө алдаа гаргаснаа ухаарсаа. Трогны зарцнаар түүний хамрын доор түүний бүжигт аль хэдийн нэвтчихсэн байжээ. Дээшээ далайн зууны хөшөөнд тэдээ үйл хэрэгээсээ урагчтай тоцтой завгүй. Түүнд тийм чих аюул зам хэрэгүүч тэд түүний даасгарыг ядаргаатайгаар саатуулж байлаа. Байдлыг булан дортуулж Грэ болон түүний нөхдүүд тулааны өндөр мөжөвтэй байв. Тэд боломж гарсан ч тэд төрөмрийж үзүүлэхгүй байлаа. Тэд цаг хожиж жоон тодорхой байв. Тэднийг ойрцох 3 дугаар дүрийг хяналтандаа авч одоо нэмж хүзээж байгаа байх гэж тэр таамаглав. Хэрэг тэд түүний өвөө шиг өмхгүй бол тэр зүгээр л давталхан шийдэх хэрэгтэй болно. Тэрээр аврах том хөшөөний хэсгүүдийг имдэгч тасралтгүй давталсаар байв. Түүний замбараагүй цавхтууд эцэст нь чулуун давхаргыг нэмгэж доор нь нуугдсан эртний төмөр хайрцгийг гаргаж ирв. Сизен байртай суух зэрэг цалттай хоосон засрыг Грэ харамгцаах төстэй. Тэг ямар ч нэр хамаагүй цавсаа харь ташаа. Засаас орт энэ даасгарыг хитрхи хөндрүүлсэндээ өөрийгөө зөвхөж байлаа. Дээд даасгар дээр бас мөнгө анхны байрандаа эргэж очих ёстой гэж тодорхой заасан тус өөр шалтгаан байсангүй. Тэр зүгээр эзний хөдлөх зүгийг даах хэрэгтэй байв. Эртний хайрцгийн хоосон савсар түүний өмнө байлаа. Тэр зүгээр үзүүрийг нь шаргуулах хэрэгтэй. Грэ болох ёстой зүйлээс сэргийлж чадна гэж найдан биеэрээ Тиог хашгсан унсаа. Тэр хитрхи удаан байсан бөгөөд Тиодын дүү хортон байв. Тэр ижлийг байх ёстой газартан заахад хорц гэрж орчин тойрныг бүрхөв. Энэ нь Трогны ногтыг ницах хүчтэй цавхилтыг үсгэжээ. Тио элтний эсэргүүцэс болон хүчтэй цавхилтыг төсвөлсөн бас мөнгөний ишнээс гараа тасангүй. Энэ үед хагаршийн чимээ гадаа байсан хэрэгцээгүй харуулаад төшөө төрүүлв. Тэд хамгаалах ёстой байсан хөшөө рүүгээ харахад тэр нь аль хэдийн нэмэгч байлаа. Тэд өнөө өвөр аврахын уршдыг өөрсдийн нүдээр үзэн чинээ хизээч төсөөлөөгүй юм. Өнөөтийн улмаас Тио ухаан алдаж ямар ч тайлбаргүйгээр түүний мэдхгүй нэгэн газар чижжээ. Түүнийг ухаан ороход амьдртаа мэдэрч байгаагүй. Хамгийн амжилттай толгойн өвдөж тарчихв. Өвдөлтөнд төсвөлхийн аргагүй байсан ч энэ нь түүнийг амьд байгаа гэж бихнэ. Өөрчлөгдсөн орчноо ачаашаад тэр өөрийгөө режиг дүнжин дотор ширцэн байх гэж таамаглав. Түүнийг бүх талаас нь өндөр сагсгаар ногоон байгуулсан түрээсэн байсан өмнө нь очиж исэн бусад режиг дүнжинаас тэс өөр байлаа. Тэр чадах чинээгээрээ мэдээлэл цуглуулахыг хичээж байхдаа хажуугаас нь нарийнхан дуу гарахыг сонсов. Түүний дөрвөн хамгаалагч бүгд чиби хижбрээрээ гарч ирэхээ шийджээ. Фэри драгон Тиогийн маныг дамжуулагч босгон ашигч бид дөрийг болсон гэж тайлбарлав. Түүний шидний хүч дутагдaltaй байсан тул тэд арай ядан жижиг хижбрээ хатгаж. Тэрээр мөн энэ режиг дүнжинд нэгэн тодорхой хүмүүнийг гих гүн их тэмүүлэл өшөөгийн өндөр нэвчиж байгааг хуваалцлаа. Тиогийн толгойд шууд гримхилд орж ирсэн ч хамгаалагчид үүнийг баттай хийж чадсангүй. Тэд зөвхөн хамгаалагчийн бодлын үлдэгдлийг уншиж чаджээ. Ойлгомжтой шинж тэмдгүүдээс үзүүлж Домогт Баатар ямар нэг байдлаар холбоотой гэдгийг мэдхэд тун хэлбэр байлаа. Режиг хамгаалагч энэ орон зайг орхисон тул тэд 50 тойрч үзэн мөрдөх боломжтой байв. Энэ бол алтай байлаа. Тиог мэдээгүй байхад арга гисэн харваж түүнийг аль хэдийн бай болгон өнөрсөн байв. Сум тавьдах үед асар том дэлбэрж дүүсв. Сумны үзэр түүний толгойд орох үед чимээ Тиогийн рефлексийг ажилуулжээ. Тэр өөрийн хэд зэн совингоороо толгойгоо аюулаас халтуулсан хөдөлгөж сумыг агарт барьж ав. Хамгаалагчдийнх нь өгсөн мэдээлэлд зарим нэг цархаа байгаа болжтэй. Энэ газар түүний бодсон шиг эзэнгүй байсангүй. Арга гисэн харваач зөвхөн өвчөж байв. Энэ орон зайд байгаа царын ганц махан биетэй нэгэн дэжтэй сэнсэн олон тооны арга гисэн амьтад гарч ирлээ. Тэд бүгд Тиог дүнжанаас устгах хастай хаждавч заншхийж гэж харж байна. Энэхүү сонин хэмжээст орон зайн яс бүхий оршин суугчид Кримхтийн нэрийг хүндэтгэн батж уншиж байв. Лидл Гриффин анхны хамгаалагч эдгээр амьтдыг зөвхөн Кримхт гэх хүмүүний эзэмших хэрхийг хамгаалахын тулд бүтээсэн дах гэж батлав. Дахин олон самд нисэн ирж жижигхэн шоу бараг сонорт тутагсав. Тэвэрч буй аюулыг хийж бурхан зайлуулж чиглэлийг нь өөрчлөлнийг нь арга ясан сэлэнчний гавлын ясыг бичсэн. Тэр эдгээр арга яснуудыг онцгой аюултай бич боловч маш их ядраатай байхаар олоолаа байна гэж баримжаалав. Хэрэг тэр тэднийг олноор нь устгах чадвар дүнжэнийг цэвэрлэхэд тун хэлбэр авах байсан ч энэ нь тийм чамар байсангүй. Фэри драгон эдгээр амьтдыг жирийн нэг арга яснууд биш гэдгийг мэджээ. Тэд өөргөө биелүүлэх хүртлээ зогсохгүй хөшгөө мөхийн зэргүүд юм. Тэд бол зооны саяанууд байв. Тио энэм сэрлийн иждээс соголж сорилтыг хүлээж авлаа. Тэрээр модны оройроо өсрөн гарч арга яснуудыг араасаа хөлсөхөд хүрэх. Тэрээр нөхөн төждөг зооны саяануудыг чадах чинээгээрээ олноор нь цавчхад үнтэй эрчим хүчээ зарцуулсны эцэст орхоор шийджээ. Түүнийг нэлээд зүдэрч байсан тул Лидл Гриффин дортой дөрвөө зөвлөгөө өгч Кримхилд гिचэн. Түүнтэй адилхан зүгээр нэг хүмүүс байсныг Тиод санаалав. Хэрв тэр хүнээр дүнжэнийг эзэмших эрхийг нь шилжүүлж чадвал энэ бүх замбараагүй байдал хэдхэн секундэд дуусгалаа. Тио ийм хэрэгцээгүй зөвлөгөө сонсоод дуурсав. Хэрв тэр хүн хідэн 90 үе өнгөрсөн ч амьд байгаа бол хүмүүн байхаас хол хэрэг. Лидл Гриффин төнөрхөж тэнэг хүнд үн цэнтэй зөвлөгөө өгсөндөө харамсжээ. Түүнийг энэ хүнд байдлаас гар харах замыг бодож явах зур системийн зураг гарч ирв. Тэнд юу өгөөснийг уншихад анхаарлаа хандуулахын тулд тэр Лидл Гриффиний хошиг хүчээр хаалаа. Дүнжин бол Левиатны Баатар Кримхтэд үлдээсэн нэгдсэн бэлэг гэж тэнд дурджээ. Одоо тэр энэ бэлгийг эзэмших эрхийг түүний эзнээс буцааж авах ёстой. Цаад утгыг тунгаагаад Тио өөрийнх нь ядаргаатай шувууны зүг хариулсан байж магадгүй хүчээр зөвшөөрөв. Азар лууны саянууд хичнээн зөвхөн байгуулалттай байсан ч түүнийг барьж авахар хурдан байж чадсангүй. Өргөж хөдөлгөнд байхын тулд усан үзмийн оронгийг ашиглан гэр өгсөн хүнээс эзэмших эрхийг хэрхэн булааж авахд тунгааж байв.
Тооцоолж чадах хөсөгчдийг хамгийн их болгохын тулд тэр хичнээн синхронизацийг идэвхжүүлв. Түүний хараа ёр бусын болж эргэн тойрны бүх зүйлийг хий түүний түвшинд боловсруулж өгшөв. Хэрэг түүний таамаг зүг бол энэ дүнжинийг ялахын тулд түүнд дахиад нэг чухал мэдээлэл төтөгдөж байгаа хэвээр. Тэр хичнээн синхронизацийн төслөмжтэйгээр төрөмгийн сэргээс хол анцаараа арт хоцорсон Луны саяг ойч харав. Энэ нь ертийн арга гэсэн хар дарсан зүуднүүдээс өөр авартай байлаа. Луны саянууд бүгд түнлүү дайрах үед тэдний нэг нь буруу харж зогтож байгаа тэр анзаарав. Одоо тэр зөвхөн тэрхүү сандхуу нэгийг л агнах хэрэгтэй гэдэгтээ илүү идэвхтэй боллоо. Тэр өөрийн гайхалтай хурдаараа гад саяг хийж бурхан гүйцэж очив. Тэндүүд ирмэхийн зурцайг ойртолохын тулд өөрийн хамгийн хурдан тоцлогоо олох цэвэрлэгаан Луны гэж ба техникийг ашиглалаа. Түүний хар цэвэрлэгаан ганц Луны саяг торонд хийж зогтох газаргүй болгов. Торн насрыг цэвэрлэгааны дэлбэрт дүүсгэж түүний үжижих хүрээнд их бүх зүйлийг нунтаглав. Цэвэрлэгаан зүүн зөвхөн хурдан төдийгүй асрыг сүйдэх хүчтэй. Тэрхүү сондгоо Луны саяг аснаар системийн мэдэгдээс гарч ирв. Тэр Крингчдийн 206 ширхэг шашин үлдэгдлийг зөвлөх ёстой бөгөөд маш их хүч зарцуулсны эцэд дөнгөж нэгийг шавчээ. Хүрэх ёстой тоон хэтэрхий өндөр байсан ч ядаж л одоо түнд тодорхой зарцаагүй боллоо. Энэхүү тусгай Луны саянаас Крингчдийн хүзүүний 3 дугаар эсэнжээ. Даах тодорхой чиглэлтэй болсон тул тэр зөвхөн өгсөн хүний эсийг зөвлөхөд л удахгүй энэ газраас харах болно. Бодит ертөнцид хүчтэй шуурханы дүндээр нэгэн дарвуулт фортын усан онгоц хөвгч архипелагийн бомб дээр дөнгөж сая зогслоо. Ачаачид онгоц руу цовж үйлчлэгч нь онгоцноос буусан царийн ганц хүндлөө төхөж ичв. Тэр хүн маань түүний зорилгод ашигтайгаар нөлөөлөх ёстой гэж тэмдэглэлээ. Шинээр ирсэн онгоцон суусан ачаачид харсан зүйлдээ цочирдэж архив. Түүний тавцсан бүхэлдээ цасаар бүтгэгдсэн байлаа. Багийн бүх гишүүдийг ямар ч үр шалгүйгээр хятаж орхисон байв. Тэр хүн Блэкскус руу нэвтрүүлэхээр ижгээсэн хүүхч архипелагийн тэнийг таринуулаад нөлөө хөнөөгч жилдийг алцсан гэж сонсжээ. За, сул дорой хүмүүс бүтгэгдсэн эсвэл одоо хэн бас мөнгийг барьж байгаа нь үнэндээ хамаагүй. Эцсийн эцэст архипелаг бүхэлдээ аж хийдийн Траваны гартарсан билээ. Траваны эсэн лордын студиогч болох нойл ажлаа өөрөө дуусгахаар иржээ. Буруутай шөнийн дундор хөвгч архипелагийн иргэд дэлбэрлэлтийн амьсгалт чимээнээс сэрв. Тэд архипелагийг хэдэн зуун жилийн турш хамгаалж байсан агуу хөдөлтөчний унахыг харсан. Релик дэнжин дотор Тео дөнгөж саяас агнас бидрана дуусгаж Кримхтийн бүх 206 шаардлагын үйлдвэрлэлийг цуглуулах нормоо биелүүлв. Систем түүнийг баатрийн үйлдвэрлэлд сэргэгдсэн дурсамжуудыг үзхийг шаардлаа. Орчин тойрон бүрэлдэх үед тэр домогт гардаг жинхэнэ баатар ямар харагддаг байсныг гайхав. Гэнт Теогийн ухамсар Кримхтийн амьдралын нэг нь хагшинлуу шилжжээ. Энэ цаг үед нэгэн хүү өөрийн найз живээ дээр очихоор догцон арслыг бүр тогтмол аждаг байв. Тэрээр хоол хүн сар чагарах тамаагууд хүрэхийн тулд хасан орны арслыг хөндлөн гол толдог байжээ. Зөв хөнөөгч эрдэнэ ялгах шинжгүй нэгэн газар твтэж байв. Хүү бас мөнгийг догцон тогшиж Жэвс эрхийг шаардлаа. Эртний Реликийн дотор нойрс байсан нэгэн бас түүний хамгаалагч Левитан бөгөөд торчондоо Леви байв. Леви баг зэрэг хвцантай аратан байлаа. Тэрээр залуу хүмүүнд өөрийг нь анхдагч Луны Реликийн хамгаалагч Левитан гих бүтэн цалаар нь дуудах ёстой гэж хэлсээр байв. Тэр байтугаар агнарууд ч түүнийг Леви гэж татнаар дуудаж зөрчихгүй байсан. Хүү түүний ширүүн занг тоосонгүй. Түүний бүтэн цалыг дуудахад хитрхи хэцүү бөгөөд Леви гэхэд сонголттой байв. Нэгэн цагт хамгаалагч боот хийж хүү түүний нэрийг зөв хүнд твэж сорохгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэнийг хүүхдтэй ярьцах нь түүний эрэг өвтгдөг байв. Эрчим хүчээ хэмнэхийн тулд тэрээр хөвжилтэй охинтой талах хуваалцахаар ихвчлэн жижиг хэлбэртэй ордог байжээ. Охин өдөр тутмын амьдралын тухай чачих зуур тэднэр жаргаа өгч хамт байдаг байв. Леви түүний эцэс төсөлхөө чачхийг тассан байсан ч тэр суугаад сонсохоос өөр аргагүй болжээ. Цаг хугацаа өнгөрч тэр охины өнгөлөг амьд түүхүүдийг өдөр бүр сонсохоос тай туршиг олдог болов. Он жилүүд өнгөрөх туссан тэр охины өсөж томрохыг харж хуваалцах бүхийг түүхэрийн сонсдог байлаа. Луны алуурчин сэрэн дотор гацсан түүнийг сайтарлах царийн ганц зүйл бол охины өдөр тутмын айчлаж байв. Жижиг турш Леви хүтэн хөнгийн хандлагаа хадгалсан ч түүнийг зүгээр ч тэндөр гэдэг нь ичхий байлаа. Агууд хөлийн чимээ гарахыг сансангуудаа тэр охины энэ удаа хуваалцах түүхийг дотроо чимээгүй хөө хүлээдэг байв. Гэвч шинжлэхийн цасны үнэр өнөртөхэд түүний нууцхан хүлээж цамхрав. Өвчин шархсан охин найзаасаа тусламж авахар хамаг хүчээрээ гүнэрчээ. Түүний сийдсэн гэр араас нь хөөж исэн бөгөөд охин үл таних хүмүүс гинт гарч ирж тасгонлуун дайрч хүмүүсийг олноор нальж ин химэн уйлв. Түүнийг Леви рүү ойртохоос өмнө нэгэн цэрэг өснөөс нь жирч ямар ч өршөөлгүйгээр хутгаажээ. Тэр цэрэг охиныг зэжгүүдээс өөрсгөө гэж үзэн хотгоо бие рүү олон гүн заав. Түүнийг эзэнт гүрний хааны тушаалаар хөдөж буй цэргүүд байлаа. Энэ бол тэдний ийм алслагдсан зүйлүүд арс руу инэрэнгүү сэтгэл гаргаж буй хэлбэр аж. Боломж олцсон тул тэрээр мөн аж зарим нэг заван зугаа цэнгэж гарахыг хүсв. Түүнийг өхөж буй охиныг тачаангуур ороож явах үед Левигийн уур хилэндээ зэгтээ хүрв. Эртний олдврын хамгаалагч хүлээс үл тоон хөдөж эхэллээ. Уур хилэндээ сохорсон тэрээр олон жилийн турш гэрн басан агуу гөрөөж тэрхв. Гримхижлийн тосхоныг эзэнт гүрний хот бүрэн эзэлсэн байв. Тэд иргэдийг ханхран ажиллахаас татгалзуул галтан шатаа жална гэж сэрдүүлжээ. Хэрэг хөшөө авалтын төрлөө нэгэн агаар гараад нисэн ирээгүй бол энэ хөндлөг бос төрөмгийж зөрвчлэх байлаа. Леви архивч ойр хавьд байсан эзэнт гүрний цэрэг бүрийг бастгсан дайрт хийв. Леви таны толгой дээр нэгэн хүн сууж байлаа. Азар Гримхижд эзэнт гүрний заван хотоор хийсэн
аимшиг толгойчдын дараа амьдулжээ. Тэр өдөр тэрээр лууны азуурчин сэрмийг даах чадрыг нээсэн юм. Үлдсэн цэргүүд түүнийг лууны толгой дээр сууж байгааг харангуйтай өхөн луу гашныхэд анхаарлаа хандуулв. Тэд хичнээн хичээсэн ч байгалийн ийм хөнөөс хүчний эсрэг зогсох чадваргүй байлаа. Эзэнт гүрний нохот нэг нэгээрээ унжих хооронд тасганы оршин суугчид хамгаалалтын шившгээр хамгаалагдав. Бүх зүйл дуусахад эзэнт гүрний цэргүүд төстөж тасган бүрийн шатсан байлаа. Гримхиш сэрмийг авсандаа Левигээс чин сэтгэлээсээ уушлахгүй. Тэрээр сонгогдсон нэгний сэрмийг авахыг хүлээхгүй бүх зүйлийг басчлаа гэж хижээ. Леви түүнийг тайвшруулж Гримхиштэд бүх зүйл үнэндээ нэлээд сайн болж өнгөснийг бодлоо. Тэр өхнийг тасганы нэг хамгаалж байсан шиг хамгаалалтын бүрхүүжээр хүрээж баатрыг ард түмэнд нь зөөлөн харуулв. Хүн бүр түүний нэрийг уухайлан тэднийг эзэнт гүрний шунлын савраас аварсанд нь магтан дуулж байлаа. Леви ариун үргээ умарцсан байж болгоч шийдвэртэй сэтгэл амар байгаагаа хүлээн зөвшөөрөв. Өөрт удаан амьдарсан хат туршид тэр анхудаа эртний лооны бус өөрийн хүсэл дээр ор хөджээ. Зөвхөн Гримхиштийн гэрэлцэн инээн сэрлийг хамгаалахын тулд Леви бүтээгчдээ дуртай үйл тоон сорьлох байв. Тэр үед далайн луг цэвэрдэг зэрлэг охины гарт хүчрэхийг эзэнт гүрний арми ялагдсан тухай мэдээ улам том аюул замсуудын чинд хүрв. Хаан түүхэндээ ялагдж хүлээхийг хүсээгүй тус газраа нин дараа эргүүлэн авахар эзэн хааны хамгаалагчтай ирхив. Эзэнт гүрний хамгаалагчид гайхамшигтайгаар боломжгүй зүйлийг хийж Левиатныг ширхтууж хүч чаджээ. Ингэхдээ тэд бохир тактик хэрэглэж тасганы ирэрдийг барьцаасан. Хэрв Леви өрөөчлөлийн эсвэлцэж бүгдийг нь асна гэж сөрдөөв. Хааны нохот Гримхиштийг унаж араатны эцэст нь хэрхэн олох нууцыг хэлхийг шаардсан шахав. Леви охинд өөрийгөө аварч нууцыг хэлхийг уриалав. Тэр бас хамгаалагч өсгөө мөнхийн оршихой бөгөөд өхлөн түүний хувь зүгээр илүүгүй нойрон давтах гэсэн үг юм. Түүнийг гарч ирэхэд лууны азуурчин сэлэмдүүлсэн манай түүнийг унтуулахад хангалттай байх ёстой. Гримхиш болон тасганыхны төлөө Леви дуртай зарчаас босоход бэлэн байв. Түүний амьдарсан он жилүүдтэй харьцуулахад тэдний хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа нэлээд богино байлаа. Гэсэн ч тэрээр хинтэй ч ийм гүнзгий холбоотой байж үзээгүй юм. Гримхиш хамгийн сайн найзынхаа толгой дээр гарч бас мөнгө сэрмийг далай. Усыг ашиглан өхний мөчрийг алтан хөдөлж Леви Баатрыг ийм хэрцгий зөөж хийхэд хүргэв. Тэрээр хувь тавлангаас орхосон тэр мөчид энэ төгсгөл ирэх нь тодорхой байсан гэж үзжээ. Леви охинд арт түмний хамгаалтны хатуулаа хизээч битгийгийн буруутай гэж бодоорой гэж цавив. Энэ бол түүний охинд тусалж чадах хамгийн сүүлчийн удаа байлаа. Сүүлийн хэдэн жил түүний амьдралын хамгийн сайхан үе байсан ч хамгийн зүрх зүсэн байдлаар дуусах ёстой болов. Баатар болон түүний арт түмнийг эзэнт гүрний хилэнгээс аврахын тулд далайн суу өргөө зайласлаа. Хааны хамгаалагчид хуруугаач хөдөлгөөжгүй араатны унахыг харан зогсож байлаа. Энэхүү босромог ажиллагааг хариуцсан Эртрамын төгсгөлийг хараад илгээ хүстэл инээ. Тэдний толгой дээр аврах том шуурга дэгдэж хэвшгэд түүний инээ цагслаа. Эсрэг үзлийн сүүлчийн үйлдэл болгон Леви бүх армийг зашиг талайн давлахаа гэж гэв. Тэд живж байхдаа хашгирч өршөөр hirж байлаа. Ам шивт давлахаа тасганы оршин суугчдаас холдон эргэж тэднийг үхсийг хүдэн савраас авчээ. Тэдний зогсож байсан газар далайн өрөөлөөс тасран гадаргуу дээр гарч ирв. Тио эцэст нь хөвгч олдрыг хэрхэн үүссэн тухай бүрэн дүр зургийг олж мэдэв. Түүхэнд өгүүлбэр шиг Гримхишт тийм ч зэрэгтэй баатар байсангүй. Тэр бол зүгээр хэсгийчийн хөрөгч. Олдурын хамгаалагчтай санаандгүй холбоо давтааж нөхөрсөн өцгөө охин байлаа. Одоо хүртэл өнгөрсөн үеийн үзэгдэлд гацсан Гримхиштийн дүр Тиороо төхөж ирэн түүнийг Левигийн хүлээжсэн сонгогдсон нэг ингэж дуудав. Үхшийн дараа хамдрч Гримхишт Левиг ариун үргээ биелүүлэхэд нь сайд толсондоо гин буруутайгаа мэдэрсээр байв. Одоо түүнд үүнийг засах боломж олжжээ. Тэрээр эцэст нь лууны алуурчин сэлэнгийн эзэн шиг хэрхээсээ татгалзаж олдурыг Тиод билэглэв. Тэрээр түүнийг зөрөөд араатныг аз жаргалтай болгож чадна гэж найджээ. Олдурыг талархалтайгаар хүлээн авч тэрээр Гримхиштийн сүнсэн Леви түүний ачаар амьдралтай хангалттай аз жаргал олсон гэж батлав. Ийм чин сэтгэлийн баталгааг сонсоод охины сэтгэл омров. Бодит ертөнцид хэрэггүй хамгаалагчид Колоссын болохыг бүслэн хохирлыг үнэлж дахин нөр хөрсчлийг буруулжээ. Гинт хаанаас ч юм бэ хэмжсэн чулуун овон дээр нэгэн дөр гарч ирв. Хүчтэй шуурганы дараа хар үс замхарч нар тусах боломжийг олгов. Хамгаалагчид танил сэлэн барьсан дүрийг хараад Гримхиштийн төрхийг санав. Тэд үүнийг живж буй их орныг нь аврах живж буйн төхөө гэж хүлээж авлаа. Энэ хооронд хөвгч Олдрыг хяндаг хамгийн баян хүмүүс дараагийн алхамаа тодорхойлохоор нөөц өлсдөд цугларчээ. Травны юстикчлөө нойр идрээ шимэрчид ийм хортон цугларсан сэтгэл хангалуун байв. Төлөвлөгөөнд нь асар тамсаад гисэн тус амрах цаг биш гэдгийг ахмадуудын нэг нь батлав. Аршихны мэдж байгаа лууны алуурчин сэлэн Травны хамгаалалтад байх ёстой байв. Гэтэл нэг нь харин хүн Колоссын болохсоос сэрмийг барин гарч иржээ. Түүнээс болж оршин суугчид шинэ баатрын эргэн тойронд нэгдэж түүний Гримхиштийн 2 дахь төрөлт гэж нэрч болов. Энэ хിവэр байвал Теврийн 3 овгийн эрх мэдэж харин хүний гарт орох болно. Тэд Травныхонтой хувилдахдаа ийм зүйл тохионо гэж бодоогүй юм. Эцсийн эцэст тэд тухтай байр суурийг хадгаж үлдэхийн тулд боломжийг өөрсдийн гараар өгсөн бишээ. Нойр тэдний санаа зовныг шалахгүй асуудал хэмээн үл тамсарлав. Үнэн дээр энэ бүх шуганыг сонсохын түнд зүгээр тагүй санагдаж байлаа.
Травны төзөөлөгч тээврийн 3%-ийг дорд үзсэн гонцсон магнатуудын нэг нь Нойшийг эсэргүүцэж зүрхлөв. Энэ бол том алдаа байлаа. Нойш гараа өргөж тэр тэний хүнийг цас гэдс татны мананцар болгон хөрхөв. Тэрээр энэ шин хануудыг бөөсөж гэж ирээгүй юм. Ирээдч бас ямар ч хамаарсгүй бөгөөд тэд бол зүгээр хизээч хамаагүй няцаж болох шавчнууд аж. Үннийг хэлэхэд Нойш эдгээр бизнесийн магнатуудаас чигшиж байв. Тэд бас өөрсдийн ашиг хонжооны төлөө их орноо зархад бэлэн өрөвчт юм. Хэрв тэд тушаалыг өгдөөгүй дагсан бол энэ замбараагүй байдал үүсэхгүй байсан. Живч би олдрыг дээрх Нойш хол алдчихж байгаа тул тэд сандж байна. Магнатуудын нэг нь зөргтөөр Нойшийн хоёр нүртэй зан шөмсөв. Тэд өрөвч Травны гэр бүл олдрыг нөөц баялагт хичнээн их төшөвдгийг мэдж байлаа. Эсдэгсүү түүний нүүр тусан нэрч үнний хийсэн үнийг сүрдүүлв. Нойш хүн бүрийн удирдамжийг тодорхой болгов. Амаа татаж тушаалтайгаа. Хэрв тэд амьд үлдэхийг хүсвэл 3% хамтран сууны асуурчин сэрмийг эргүүлсэн авах ёстой. Нойшийн цэргүүдийн нэг нь гүнээ хүндэтгэн. Энэ нь нухашиг асхан болох эсхийг асуув. Энэ чухал ажлыг чадваргүй худалдаачдын овоодод даатгах гэжтэй. Тэрээр цэргийн санаа зовж байгааг анзаарлаа. Нойч бас биечлэн хөдөлгөхийг илүүд үзэж байгаа ч өнөөг нь нөхцөж байж түнд хараахан зөвшөөрөхгүй байна. Рагнарын нисэн зогийн нэг болох Нойш хүчлөө яг энэ албарыг руу ирж байгаа тухай мэдээг тэр дөнгөж сая хүлээн авчээ. Ийм аюул заншлыг тавтан барих нь хамгийн чухал зорилт юм. Гадаа алтргийн бараг бүх ирээд шин Батраа нүдний босонгорч болох нэ харахаар цугларчээ. Түүний өвөг дээд шиг тэдж бас Крим хэлтийн нэрийг агуу их бишрлэр дуудаж байв. Крим хэлтийг олон жилийн турш бурхан шиг шүтэж ирсний Тео мэдж байсан ч ийм хэмжээний уламжлалтыг хүлээсэнгүй. Магадгүй одоо жинхэнэ Крим хэлтийг мэддэг цорын ганц хүн нь тэр байх. Тэр бурханч биш, баатарч биш байсан. Тэр зүгээр харигс тавлан руу шидвсэн ийдэг. Жирийн нэгэн охин байр. Түүнчлэн зөв хөнөөгч сэлмэн Рагнарынхны эзэмшихстэй анхдагч логийн олдур байлаа. Цогцсон олны дундаас нэгэн сэтгэл дундуур байсан эргэн өсөлттэй хашгирав. Трой болон зөөвчд ирснээр тэдний хазан нутаг асуурч ивж ихснийг бүгд мэднэ. Нөхцөж байдлыг улам дардуулж тэднийг явахыг нь хүч хариугаж байна. Тэдний хүсэж буй ганц зүйл бол хөвөгч Олтрыгийг аврах Баатрын хоёр дахь эрс юм. Өөр амьсгалыг баг зэрэг бүрдүүлэхийн тулд үйл ойлголцыг ашиглахаар шийдэж, Тио домогт сэлмээ өргөн ард түмэнд хандж үг хийв. Тэрээр тэднийг болон гэр орныг нь аврахаа антгаалan тангараглаа. Түүний сэлэм авралыг авчрах болно. Шогинтэй дөрвөөс цэмхэн гарсны дараа Тиог нэгэн хачин залуу хөтөн авав. Бүжиг эмэгтэй тавьчдаар өөрийгөө хүрээлүүлсэн эмэгтэйшиг залуу өөрийгөө гэрэмхтийн сүмийг хариуцдаг дахиж Марти гэж танилцуулав. Үүнээс хойш тэд Тиод чин сэтгэлээсээ зүтгэх болно. Мартиг даган Тио өнөөхсөн рүү мөргөж үйлдэхээр явав. Олон түмэн тэднийг ариун газартай холбогдохгүйр хүртэл дагажээ. Марти бүсэд хүмүүсийг явуулж Тиотой хоёр санаа асуув. Тиогийн ирээдүйг аж эртнээс зүгэнсэн байсан гэдгийг тэр тайлбарлав. Яг энэ өдрийн төлөө сүмийг үе уламжлан хамгаалж иржээ. Ариун газрын танхимын дагуу алхахтаа Марти хэдэн зуун жилийн өмнө Кримхтийн зүүжсэн зүйлийг танилцуулав. Систем үнийг шидэд шивчвтэй гойж болон хаалханы холбогдын төлхөр гэж тодорхойлжээ. Энэ нь гүнд нойрсож буй 70-100-д хүрэхэд нэг чухал эд зүйл байх болно. Эмэгтэйчээр Тафич түнд Баатар шиг онцгой хүндэтгэл үзүүлж байгааг хараад Тио хотл хэрснээ хүлээхээ шийдэв. Марти түнд эзэн Тио Рагнарын жинхэнэ хэн болохыг сайн мэдж байгаагаа батлан хэлв. Энэ нь Тиог үнэхээр алмаараа жаргасан. Тафич бас мөнгийг анхдагч логийн олдор гэдгийг мэддэг тухайга тайлбарлав. Ийм шиттэн зөвхөн Рагнарынхны гарч сэрдэг гэдгийг тэр сайн мэдж байлаа. Гэсэн ч бүх зүйлийг мэдсээр байж Марти түүнийг Гримхтийн хойд дүргэж дууцаар байв. Марти илүү дэвширэнгүй ярьж энэ газрыг үе үеэрээ хамгаалж ирсэн хүмүүс Баатрын жинхэнэ түүхийг мэддэг гэж мэдгэв. Найзыгаа гондохоос өөр сонгогдгүй болсон тэрхүү гонивт түүхийг тэд мэддэг байжээ. Тиог тэдний дурамжхан аврагч хүлээн зөвшөөрсөн тулцсан түүнийг завх хүндэтгэл харьцаа хүртэх хэрэгтэй гэж үзжээ. Сүмийн танхимын төгсгөл тэд Олтрыгийн яраас руу хүчлэх төсвөлгүй мэд шатны орой дээр ирэв. Марти Тио зүйлийг доош шитгэх зааварсан бөгөөд ингэснээр далайн руу хүчлэх хаалга нэгдэх болно. Олдрыг авч яснаар тэрээр усан доорч чөлөөтэй шилжих боломжтой болохаж эмэгтэйсийг дахиж бүх найдвараа Тиогийн гарт даатгаж Рагнарын эзэн үнийг биелүүлнэ гэж амлав. Сүмийн гадаа иргэд авралын төлөө залбирахаар хамтдаа цугларчээ. Тэд Кримхтийн сайн сайхан Олтрыгийн аюулгүй байдлын төлөө гуйж байв. Тэдний нам гүн залбирчийг төрөмгийллийн аюул занал хийлж таслав. 3 өвөг хүрэлцэн нэрсэн бөгөөд тэд цугларсан олныг тараа хавь зорж байлаа. Тэд мөрдөн байцаалт явуулж өөрийгөө Баатар гэж хоцол хийсэн эрийг террорист болохыг тогтоосон гэж зарсав. Энэхүү 3% эсэл хөнөөгч сэлмийг хулгайлсан хэргийг өнөөх террорист гэгт хүн давхар улаарч байна. Иргэдийг нэн даруй тарахыг хатуу шаардав. Спиноза гэр бүлийн тээврийн овгийн тэргүүн өмбөртөө Спиноза өөрийн шийдвэр зөв гэдгийг дахин батллаа. Антоны шавчтай ижил өвгтэй байж олгоч тэд огт өөр хүмүүс байв. Өмбөртөн нэр хүндтэй баг зэрэг хөхөр амснаа гэж таацсан ч сэлмийг буцааж авч чадахгүй бол амнаас нь гээсэн дөрөв дээр нэр хүнд нүзөөгөө зүгээр л марччих. Тэр тэрхүү хоёрс нэрийн гарт өгөхийг хүсэхгүй байна. Энд байгаа бүх хүнийг алах хэрэгтэй болсон ч тэр өөрийн ямины төлөө тэдний амир дуртаяа салах болно. Үйл явдал улам эрчимжиж эсвэлтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үцгийг өсгөж дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк
лайк дарж, сувг сумын заавал бүртгүүлээрэй.